Сайн Улаанбаатар хөтөлбөр маань боловсролын булангаараа стрессийн талаар цоврал олон хүргэж байгаа билээ. Өнөөдрийн сэдвээ үргэлжлүүлэн бид өөрөө өөрийгөө халамжлах арга техникийг сурах болно. Хэрвээ танд яг одоо өөрийгөө тайвшруулах 1 минутын арга байсан бол та хэрэглэх үү? Бид стресст орсон үед ихэнхдээ бодлороо тэмцдэг. Гэхдээ яг үнэн нь бол тайвшрал зөвхөн бодлоос биш, биеэс эхэлдэг байх нэ. За өнөөдөр та бүхэндээ би өөрөө өөрийгөө тайвшруулах буюу хевнинг техник гэдэг талаар ярьж өгнө. За энэ арга нь болохоор хүрэлцэх мэдрэмжийг ашиглан тарих мэдрэлийн системийг итгүүлэн тайвшруулах арга юм аа. Хүний тархин дотор амигдала буюу хүний дурсамжийг хадгалдаг хэсэг байдаг. За тэр тархийг бид нэр ятхан итгүүлэх тийм аргыг хэрэглэнэ гэсэн үг. За энэ нь сэтгэл зүй мэдрэхүй хосолсон техник юм аа. За биеийг зөөлөн илэх үед, гарын алгаар хүрэх үед тарих аюулгүй байдлыг мэдэрч байдаг. Хүний тарих 5 төрлийн долгион ялгаруулдаг: дельта, тета, альфа, бета, гамма. За эдгээрээс дельта долгион хамгийн тайван гүн амралтын төлөвтэй холбоотой байдаг. Гүн ойрны үед би өөрийгөө нөхөн сэргээдэг шиг зарим тайвшруулах аргууд энэ төлөвт ойртуулдаг байх нэ. За энэ арга маань мэдрэлийн системийг тайвшруулж стрессийн хариу урвалыг багасгадаг. За та үүнийг өөр дээрээ хийж болно, эсвэл хэн нэгэнд хийж өгч болно. Одоо хамтдаа туршиж үзцгаая. За та хоёр гараараа маш зөөлөн хоёр гарныхаа алгаар та ингэж хүрэж болно. За эсвэл та мөрнөөс доошоогоо тохоо хүртэл өөрийгөө тэврэх мэт энэ илэх аргыг хэрэгжилж болно. Эсвэл та өөрийн тух эсвэл нүүрний энэ хэсэгт хүрэн иллэг хийж болно гэсэн үг. За ингэхдээ бид нар 1-р хичээл дээр үзсэн амьсгалын дасгалыг бас хийн. Чөлөөтэй суугаад хөлний уулгаад шалан дээр хүрээд бид нар амьсгалын дасгалаа хийнэ. За хамраараа амьсгалыг аван амаараа маш зөөлөн гаргана. За ингэхдээ бид өөртөө ингэж хэлнэ. За та ямар байхыг хүсэж байна? Тархиндаа ямар зүйлийг итгүүлэн үнэмшүүлэхийг хүсэж байна? Та тэр үгийг сонгон хэлнэ. За та үнэхээр ажиргалтай баймаар байна уу? Ирч хүчтэй баймаар байна уу? Маш үзэсгэлэнтэй баймаар байна уу? За энэ зүйлийг та үгийг бол өөрөө сонгоод хэлж болох нэ. За миний хувьд би ажиргалтай гэдэг үгийг хэрэглэе. За эхлээд нэгт болохоор та би ажиргалтай байдагч болоосэй гэж хэлнэ. За хоёрт нь би ажиргалтай байж чадна. За гуравт нь болохоор би ажиргалыг мэдэрч байна гэж хэлнэ. За энэ дасгалыг хийхдээ бид нар 1-р хичээл дээр сурсан шиг бид нар төсөөллийн орчиндөө очиж таны хамгийн тав тухтай, таныг ажиргалтай байлгадаг тэр орчиндөө та бас очиж болно. За тэндээ та бас 5 мэдрэхүүгээ ашиглаж харж, хүрж, сонсож, амталж энэ мэдрэхүүнүүдийг ашиглаж та бас хийгэрэй гэж хүсэж байна. За та нүдээ анаад эхлээд та хүрэлцэх тэр 3 аргаас аль нэгийг сонгоод хийгээрэй. Ингээд хийхдээ та хамраараа амьсгалаа маш зөөлөн аваад гаргаарай. За гаргах үедээ та 3 үгээ эхлээд би ажиргалтай байдагч болоосаа гэдэг үгээ хийцгаая. За та байгаа газараа маш сайхан чөлөөтэй суугаа, биеэ чөлөөтэй болгоод энэ хийгээрэй. За миний хувьд аллагандаа хүрэлцэх аргыг сонгож байна. За нүдээ ханаад би маш ажиргалтай байсан ч болоосай. Би ажиргалтай байсан ч болоосай. Би ажиргалтай байсан ч болоосай. Ингээд та 4-5 удаа хэлээрэй. За та дараагийн нь болохоор би ажиргалтай байж чадна гэдэг үгийг хэлцгаая. За би ажиргалтай байж чадна. Би ажиргалтай байж чадна. За мөн та үргэлжлүүлэн энэ үгийг хэлэхдээ хамраараа амьсгал аван амаараа маш зөөлөн гаргаарай. За тэгвэл та тэр үгийг хэлээрэй. За та ажиргалтай байж чадах юм шиг танд мэдрэмж төрж гинөө. За тэгвэл үргэлжлүүлээд би ажиргалыг мэдэрч байна гэж хэлцгаая. За мөн 4-5 удаа та давтан хийгээрэй. Би ажиргалыг мэдэрч байна. Би ажиргалыг мэдэрч байна. За ингэхдээ та хамраараа амьсгалаа аван маш зөөлнөр гаргаарай. Мөн төсөөллийн та орчиндөө очисон ч байж болно. За ингээд хийгээд үзэхэд танд ямар мэдрэмж төрж байна вэ?
За та аж аргалтай болж чадах юм шиг санагдаж байна уу? Тэр аж аргалыг та мэдэрч байна уу? За тэгэхээр энэ арга нь өөрөө тэр тархийг бидэнд тайвшруулах, тэр мэдрэлийн системийг бид нар итгэн үнэмшүүлэх арга юм аа. За хүрэлцэх хөдөлгөөн нь тарих бид бодит өөрчлөлт үүсгдэг. Судалгаагаар стрессийн даавар, кортизол буурдаг. За серотонин, домин нэмэгддэг. Мэдрэлийн систем тайвширдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл бие тайвширвал тарих даагаж тайвширдаг байх нэ. Ингэснээр биднэрт дараах боломжууд нэмэгддэг. Илүү бодож сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлээ товтуржуулах, илүү эерэг хандлагатай болдог байх нэ. Учир нь тарих бидний бодол, мэдрэмж, үйлдэлийг удирддаг. Бид стрессийг ихэвчлэн толгойдоо шийдэх гэж оролддог. Гэхдээ шийдэл нь толгойд биш, бие дотор байдаг байх нэ. Танд стрессийн дохио илэрч, стресс таны бие сэтгэл зүйд хуримтлагдсан гэж үзэж байвал та түүнийг удирдах, даван туулах энгийн дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж хэвшээрэй. Тэгээд өөрийгөө та түр анзаар, амьсгал, өөрийгөө ажиглал, өөртөө цаг гарга. За өөрийгөө ойлгох нь, өөрийгөө тайвшруулах нь бол бидний хамгийн хүчтэй дотоод нөөц байх болно. Үргэлжлүүлэн та бүхэн Сайн Улаанбаатар хөтөлбөртөөгөө хамт байгаарай.